Энэ жил 37,200 гаруй сурагч эсэлтийн шалгалт өгсөн. Эсэлтийн ерхий шалгалтын хариу задарсан гэх мэдээллийг өнөөдөр холбогдох албаныхан эцэслээ. За ерхий боловсролын сургуулийг одоо энэ жил төгссөн гэх чинь 2016 оны 6 сарын 16 оны өдрүүдэд Facebook олон нийтийн сүлжээг ашиглан эсэлтийн ерхий шалгалтын математик, нийгмийн шалгалтын хариу гэх мэдээллийг НБХБ гэгч дөрвөн одоо бас энэ сургууль төгсөн энэ жил 10 жил төгсөж байгаа хүүхдүүд худалдаалсан болох нь бол эхний байдлаар шалгалтаар тогтоогдож байгаа. Ийхүү математикийн хичээлийн шалгалтын материалын хариуг ихтэй сургууль эдийн засгийн онолын багштай тавтлага өгдөг байсан сурагчдаа ирж болцшгүй тест гэж худалдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Тиймээс энэ оны математикийн хичээлийн шалгалтын үр дүнг өмнөх онуудын математикийн хичээлийн шалгалттай харьцуулжээ. Шалгалтын материал тест задраад тэрийг олон хүүхдүүд хуулсан тохиолдолд энэ график ямар гарч ирэх ёстой вэ гэхээр энэ орон цэг буюу энийг мэрэгчтэн зүгээр мод гэж ярьж байгаа тийм ээ. Энэ орон цэг нь энэ хавьд бас дахиж давтагдаж дээшээгээ бас гэж товоож гарч ирэх ёстой. Ийм дүзэр гарах ёстой. Гэтэл бол яг мэрэгчтэн зүгээр олон улсад ашигладаг аргачлалаараа бол нэгдүгээр одоо энэ маань бол шалгалтын үр дүн хэвийн явагджээ гэдэг дүгнэлтийг бол энэ дээр шууд хийж болно. Шалгалтын хариуг худалдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Өнгөрсөн жилийн эсэлтийн ерхий шалгалтанд баримт материал дутуу, хувийн мэдээлэл зөрөх зөрчил гарсан төдийгүй 39,043 сурагч бүртгүүлж байсан бол энэ жилийнхтэй харьцуулахад шалгалт төхөөр бүртгүүлсэн сурагч 4,000 орчмоор бага байсан байна. Да,